Сола байна. Жанжиран та нар маань сувг өөрчлөгдсөн байгааг анзаарсан бах. Сола Йог гэдэг нэртэй байснаа Сола Чан болгосон байгаа. Сола Чан дэс Япончууд нөгөө эмэгтэй хүүхдийн нэрний араас Чан энтер гэж дууддаг. Тэгээд Сола Channel гэдгийг хавсаргаад ингэ нэрлсэн байгаа. За шинэ YouTube сувгтай тавтай мэн. За тэгээд өмнө нь бол дандаа гэр бүлийн влог гэдэг байсан. Өдөр тутамдаа юу хийж байгаагаа харуулаад нэсээ жоох уйдсан. Сувгаа тэгээ шинжилээд ер нь мэдээллийн зорилготой бичлэгүүдийг төлхөө оруулж илүү сонирхолтой болгоё гэж бодоод хоногийн өмнө Суулаа Instagram дээрээ миний Instagram-ыг дагаагүй хүмүүс маань энэ байна. За Instagram дээрээ би асуулт асуугаад та нар YouTube сувгнаас маань ямар бичлэг үзмээр байна гэд асуусан чинь ийм бичлэгүүдийг үзье гэсэн. Тэгээд энэний дагуу яг зөндөө олон хүмүүсийн хариултаас орж чадаагүй би нөгөө скриншот хийж авч амжаагүй. Тэгээд 24 цаг нь болоод устдаад өгсөн. Тэгээд ерөнхийдөө миний толгой дотор орсон байгаа. За тэгээд хамгийн олон хүмүүс асуусан нь нөгөө Японд амьдардаг. Японд хүүхдээ өсгөж байгаа болохоор Японд цэцэрлэг сургуулийн мэдээллийг олж зарай гэсэн хүсэлтүүд маш их ирсэн. Тэгээд энэ удаагийн бичлэгээр Японд хүүхдийн цэцэрлэгийн талаар ярих гэж бодож байна. Бичлэг рүүгээ орохоос өмнө хэрвээ та нар Сувдан гоёл сонирхож байгаа бол энэ хаяг руу ороод ийм хөрхөн Сувдан эмэг ийм хөрхөн сувдтай зүйлтэй олохгүй байгаа. Амар хөрхөн өдөр тутамдаа хэрэглэж болох Сувдан зүйл дээр хайж байгаа бол эндээс сонирхоорой. Энийг Америкт амьдардаг Монгол охин хийж борлуулж байгаа. Тийм болохоор дэлхийн өнцөг болон бүрээс захиалж авах боломжтой цэвэр далайн гаралтай ийм хөрхөн сувд байгаа шүү. Хайж байгаа хүмүүс маань заавал ийшээ холбогдоод мэдээлэл аваарай. Тэгээд айгу боломжийн үнэтэй сувдын эмэг гэхэд $45. За ингээд бүгдээрээ бичлэгтээ орцгоё. Японы цэцэрлэг ямар байдаг вэ? За Солагийнх нь хувьд Японд 20 жил амьдарч байгаа. За тэрнийх нь 11 жил нь ингээ би хүүхэд өсгөж байна. За тэгээ манай том хүү одоо 11 настай. Том хүүгээ би жирэмсэн байхад ажил хийдэг байсан. Тэгээд ой хүрээд хүүгээ цэцэрлэгт оруулсан байгаа. За миний ярих цэцэрлэг бол би одоо дандаа өөрийнхөө туршлагаас ярина. Мэдгүй юм бол ярихгүй. Тийм болохоор өөрийнхөө мэддэг юмыг сайхан тулд яриад өгье гэж бодож байна. Одоо 10 настай том хүү маань анх цэцэрлэгт орохдоо өдөр өмжүүлэлт орсон байгаа. Одоо манай 5 настай охин, 1 настай хүү бас өдөр өмжүүлэлт явж байгаа. За манай том хүү бол одоо бага сургууль руу орсон. Тэр бага сургуулийн талаар дараа бүгдээрээ бичлэгээрээ ярина заяа. Энэ удаа цэцэрлэгийн талаар ярив. За Японы цэцэрлэг өдөр өмжүүлэх нь хотоос шалтгаалаад бас ингээд дүрм журм нь өөр байдаг. Би одоо Токиод амьдарч байсан. Одоо би Канагава мужид амьдарч байгаа. Тэгээд өөрийнхөө амьдарч байсан мужийн цэцэрлэгийн тэр мэдээллийг ингээд хүргэе гэж бодож байна. За Японд 56 хоногтойгоос эхлээд хүүхдээ хэрвээ аав ээж хоёр нь хоёулаа ажил хийж байгаа болвол хуваарь бизнес эрхэлдэг болвол хүүхдээ өдөр өмжүүлэлт өгч болтгоо. За улсын харьяа өдөр өмжүүлэх гэж байгаа. Тэр нь яах вэ гэхлээр улсаас одоо тухайн улсынхаа тухайн хот дүүргийнхаа хүүхдүүдийг ингэж аваад тусламж үйлчилгээ үзүүлээ. Тэгээд төлбөр тооцоог тэд нар улстай тооцоо хийдэг гэсэн үг. За аав ээжүүд нь болохоор нөгөө цэцэрлэгийн төлбөр нь аав ээжүүдийнх нь орлогоос нь шалтгаалаад цэцэрлэгийн төлбөр нь шийдэгддэг гэсэн үг байхгүй юу? За ингэж ийм системээр явдаг. Одоо улсын цэцэрлэг. Одоо манай Монголд болохоор улсын би ч 22 дугаар цэцэрлэг сансарт байдаг. 22 дугаар цэцэрлэг энэ гэд явдаг байсан. Гэхдээ тэрэн шиг биш заяа. Бүр ингэж улсын гэхгүйгээр яг ажилуулж байгаа газар нь бол хувийн компаниуд. Тэр нь яадаг вэ гэхлээр бүрэг хот одоо мужаасаа зөвшөөрөл аваад зин цэцэрлэг гэдэг тодорхойлолтоор үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг байхгүй. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь болохоор нөгөө тэр цэцэрлэгийг ажилуулж байгаа компани ажилчид гэсэн үг. Тэгээд тэр стандартыг одоо улсын стандарт гэж байгаа шүү дээ. Та нар тэдэн наснаас тэдэн насны хүүхэд авах хэрэгтэй бол энэ стандартыг заавал ингээд хангасан байх хэрэгтэй, ингэсэн байх хэрэгтэй, тэдэн багштай ингэсэн байх, ийм ур чадвартай авах хэрэгтэй энэ гэдэг ингээд стандартыг улс нь гаргаад өчтөг. Тэр стандартт нь хувийн компаниуд нийцүүлээд зөвшөөрлөө аваад ингээд
үйл ажиллагаагаа явуулаад хүүхдээ цэцэрлэгт нь авдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр Монголтой бол арай өөр байгаа үстэй тий. За тэгээ өдөр өмжүүлэх маань 56 настайгаас эхлээд бага сургуульд ортол үйл ажиллагаа явуулна. За тэгээд бага сартай одоо 0 насны хүүхдээ авдаг анги бол цөөхөн хүүхдүүд одоо 5-6 хүүхдэд ингээ 2-3 багш ингэж ноогддог гэсэн үг байхгүй. Маш тийм нөгөө нэг халамж нь амар сайн гэсэн үг одоо хүртээмж нь. За тэгээд ер нь 3 нас хүртэл ингээд цэцэрлэгт ороход хэцүү байдаг, нөгөө өдөр өмжүүлэхт ороход хэцүү байдаг. Яагаад тэгэхээр нөгөө багшийн тоо их, орох хүүхдүүдийн тоо бага, асрах багшийн тоо их байдаг болохоор ер нь ингээд амар өрсөлдөөнтэй байдаг гэсэн. Тийм учраас аав ээж хоёр нь хоёулаа яг бүтэн цагаар ажиллаж байгаа гэдгээ баталж байгаа тийм хүмүүс л орох боломжтой гэсэн үг байхгүй. Хагас цагаар ч юм уу эсвэл цагийн ажил хийдэг энэ төр хүмүүс бол ороход айгүй хэцүү байдаг гэсэн үг ээ. За тэгээ 3 наснаас 6 нас хүртэл харьцангуй нөгөө нэг хүүхэд бие дагаад нэг хүүхдэд оногдох багшийн тоо энэ төр цөөрөд эхэлдэг учраас ер нь бол харьцангуй цэцэрлэгт ороход амар болоод эхэлдэг. За бас 3 настайгаас эхлээд нөгөө нэг бэлтгэл анги буюу одоо сургуульд ороход бэлддэг ёочи анги гэж нэрлэдэг байхгүй. Одоо миний яриад байгаа нь манай хүүхдүүдийн явдаг нь болохоор хойгүй юм буюу өдөр өмжүүлэх. За ёочи анги гэдэг нь болохоор бүр яг цэцэрлэг 3 настайгаас 6 нас хүртэл одоо сургуульд орох хүртэл явдаг цэцэрлэг гэсэн үг. Тэр нь өглөө 8:40-оос нэг 2 хүртэл юм шиг байгаа. Цаг нь айгүй бага. Тэгээд нөгөө гэртээ аав ээж хоёрын аль нэг нь ажил хийхгүй гэртээ байдаг хүүхдүүд тэр 3 настайгаас эхлээд тэр цэцэрлэгт орж эхэлдэг байхгүй юу. За миний яриад байгаа нь болохоор нөгөө өдөр өмжүүлэх. За тэгээд өдөр өмжүүлэх ямар системтэйгээр ерөнхийдөө явдаг вэ гэхлээр өглөө за одоо 7-оос эхлээд орой 8 энэ төр хүртэл ажилладаг. За гэхдээ ихэнхдээ нэг 7-оос орой 6 хүртэл яг нөгөө ийм төлбөртөөгөр ингэж харна гэсэн үг. Тэгээд 6 мургаан өнгөрчих юм бол өнгөрөөд 8 энэ төр ингэж хүрэх юм бол нэмэлт мөнгө дараа нь төлдөг гэсэн үг байхгүй. За би бусаа унгаа яриа зав. За тэгээд тэр одоо хүүхдээ харуулах цагт нь ээж аавынх нь ажилдаа явах цаг, ажил офис руугаа гэсэн үг те хүүхдээ хүргэж өчөөд офис руугаа явах цаг нь ороод тэгээд ингээд харж өгнө гэсэн үг. Би офист ажилладаг байхдаа том хүүгээ болохоор өглөө 7:30 гэж хүргэж өчөөд тэгээд 9-өөс манай ажил эхэлдэг байсан. 7:30 гэж хүргэж өчөөд 6:30 гээд авдаг байсан. 7 төхүүлээд авдаг байсан. 6 гэж тарчаалцдаг ялсгүй гэл хүүхдээ аваад тэгээд өдөр өмжүүлэхээсээ шалтгаалаад хэдэн цагаас эхлээд нөгөө нэмэлт төлбөртэй болох уу энэ төр гэдг нь ингээд тодорхойлогддог. Тэгэхээр орох гэж байгаа сургууль цэцэрлэгийнх нь нөгөө нэг дүрм журм нь бүгдээрээ өөр болохоор тэрийг амар сайн ингээд шалгаж харж орох хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо манай 5 настай охин өөр цэцэрлэгт, манай 1 настай хүү өөр цэцэрлэгт явж байгаа хгүй. Тэгээ дүрм журм нь ингээд шал өөр. Адилхан цэцэрлэгт оруулъя гэсэн чинь манай том охины явдаг цэцэрлэг нь болохоор амар нөгөө хүмүүс ингээ хүүхдээ оруулах сонирхолтой болохоор яг манай хүү 1 настай хүүхдийн ангид нь орж чадаагүй. Тэгээд тусдаа 2 цэцэрлэгт ороод 2 өөр цэцэрлэгт ингээ хүүхдээ зөөгөө явж байгаа гэсэн үг байхгүй өдөр өмжүүлэхт. Тэгээ манай хүүгийн өдөр өмжүүлэх болохоор 3 нас хүртэл хүүхэд хардаг юм дүрмтэй юм жижигхэн одоо баг хувь хүн ингэж ажиллаулаад тэр хувь хүн нь нөгөө нэг улсын стандартад нийцүүлээд ингээд ажиллаулж байгаа нэг жижигхэн юм өдөр өмжүүлэх гэдэг байхгүй. Тийм болохоор манай хүү болон баг хүү болон охин хоёрын өдөр өмжүүлэхийн дүрм журм нь ингээд өөр байгаа. Авах цаг нь ч гэсэн өөр ийм байдгаа. Тэгэхээр ер нь Японд ингээд хүүхдээ цэцэрлэгт оруулахаар судалж байгаа хүмүүс маань гэрийнхээ ойрхон байгаа цэцэрлэгүүдийг ерөнхийдөө ингээд нэг очиж тойроод үзээд мэдээллийн аягуулсан аваад ингээд хүүхдээ оруулах цэцэрлэгээ сонгосон дээр шүү. Ер нь мэдээллийн аягуулсан аваарай. За тэгээд яг энэ миний яриад байгаа хоёр аав ээж нь хоёулаа ажил хийдэг энэ өдөр өмжүүлэхт орохын тулд улсын дүүрэг дээрээ очиж мэдээлэл авдаг. Сар болгон нөгөө нэг шинээр хүүхэд авч байгаа одоо шинээр нөгөө нэг бүртгэл хийж тэр сонгон шалгаруулалтын дүүрэг дээр хийдэг гэсэн үг байхгүй.
Тэгэхээр дандаа нөгөө хүүхдээ цэцэрлэгт оруулахаар төлөвлөж байгаа Японд ирээд удааг байгаа аав ээжүүд бол дандаа дүүрэг дээр очиод ингээ айгуу сайн мэдээлэл нөгөө цэцэрлэг хариуцсан хэлтсээр очиод мэдээлэл айгуу сайн шинжилж авч байгаарай гэж хэлье. За тэгээд цэцэрлэг дээр 3 нас хүртэлх хүүхдүүд болохоор өглөө очиод нэг 9:30 мөчийн үед ингээ хөнгөн цай маавуудыг жижигхэн бичээ жоохон сүү цай эсвэл нэг юм чавга маавга жижигхэн юм идчихээ. Тэгээд нөгөө өдрийнхөө үйл ажиллагаанд ордог. Өдрийн үйл ажиллагаа нь айгүй хөөрхөн юм хийдэг. Улирлаараа ингээд хийх юмнууд нь ингээ өөр үүдэг. Тэгээд ихэнхдээ нөгөө амар халуун биш, бороотой биш болвол дандаа хүүхдүүдийг үдээс өмнө авч гардаг, салхилдаг, алхуулдаг, тоглуулдаг. Гадааны нөгөө үйл ажиллагааг айгүй сайн хийдэг. Тэгээд Японд ингээд иржсэн хүмүүс мэдчих амын хайж байгаагаар ингээд багш нар нь хүүхдийг ингээд хөрхөн хөтөлцөн хүүхдүүд ингээд өнгийн малгай өмссөн ингээд алхаад явж идэг. Цэцэрлэгүүд ингээд малгай өмсдөг. Тэгээд ангиараа малгайных нь өнгөн ч юм уу эсвэл таних тэмдэг нь ингээд өөр байдаг. Гадуур ингээд явж байхдаа тэр малгайг заавал өмсөөлн ингээд цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэгийнхаа цагаар ингээд алхалтай хийж байгаа шүү энэ гэдгийг бас эргэн тойрны одоо оршин сууж байгаа хүмүүстэй тэргээр явж байгаа хүмүүст ингээд мэдээлэх зорилготойгоор ингээд өмсүүлдэг. Тэр нас айгүй хөөрхөн дүрм журам юм болов гэж боддог. Тэгээд өдөөс өмнө зөндөө тоглоод, наранд ингээд тоглоод тэ Д витамин энтрээ аваад биеэ хөдөлгөөд хүүхдүүдэд бол хөдөлгөөн асар чухал. Тэгээд өдөр нь харж ирээд за нэг 11:30 үед өдрийнхөө цаг ууд юм бэлээ. Өдөр нөгөө хоолны боловсрал энтэр нь айгүй сайн өгөгддөг. Одоо ингээд багш нар нь энэ хоол идэхдээ ямар юугаар хийсэн ямар хоол гарч байгаа вэ гэдгийг ингээд нэрийн дандаа хэлж өгдөг. Бүр юм жоохон хүүхэд байсан ч хэлж өгдөг. Заяа 0 настай, 1 настай, 2 настай байсан ч хэлж өгдөг. Тэгээд 3 настайгаас нь эхлээд нөгөө нэг жижүүр гэж ангид жижүүр гэж нээгээд тэгээд жижүүр болж байгаа хүүхдүүд нь тэр ямар хоол ингэж идэж байгаагаа ингээд бүгдийг ингээд амаараа хилээд тэрийг ангийнх нь давтаж хилээд ингээд тэгээ хамтдаа гараа хавсарж байгаа итадакимас гэдэг ингээд хоолоо иддэг. Тэгээ хоолны боловсролыг бас айгүй сайн өгдөг. За тэгээд насаараа ингээд нөгөө хүүхдэд хоол идэхдээ тий нөгөө тухайн хүүхдийн уур чадвар гэж байгаа шүү дээ. Тэгээд халбах сэрээдээ ажиллах тий зөв хооллох энтер гэдэг тиймэрхүү юмыг айгүй сайн заадаг. Тэгээд 4-5 настайгаас нь эхлээд ингээд савх хэрэглүүлээд эхэлдэг. Манай охин сая 4 настай ингээд одоо өнгөрсөн жил гэсэн үг байхгүй. Өнгөрсөн жилээс эхлээд бас хоолоо идсний дараа ингээд шүдэн угаадаг юм үйл ажиллагаа шинээр нэмэгдсэн байлээ. Хоолоо идэж шүдэ авгана гэд. За тэгээд өдрийн унтлагандаа орд юм байлээ. Өдрийнх нь унтлагыг 2 цаг маг. Манай 11 настай хүн анх цэцэрлэгт орж байхад хүнжил гудсны давуу бэлт мэлт гэд дэгдэгсэн байхгүй. Тэгэл би ингээл нөгөө оёдлын машинаар ингээл хүнжил гудсны давуу маа бэлдээл аваачиж өгөөл. Тэгэл тэрийг өглөө болгон одоо нэгд өдрийн өглөө болгон ингээл аваачаал гудсанд нь хийгээл те. Жохон цаг ордог. Тэгээд 5 дахь өдөр болгон авч хараад угааж муугаад өгсөн. Тэгсэн одоо манай охин чинь 5-тай тийм 4 жилийн өмнө цэцэрлэгт орсон чинь тийм ор хүнжлийн давуу хэрэггүй болсон. Нөмрөөд хөвтөх 2 том альчуур байхад болно гэдэг болсон заяа. Гудс байсан нь болоод ингээд давхарлаа тавьчихдаг нэг юм хатуу нэг юм матрас. Тэр альчуурыг тавиал нэг альчуурыг нөмрүүлээд унтуулчихдаг болсон байлээ. Тэгээд бас нөгөө манай том хүүг цэцэрлэгт орж байхад живхийн өөрсдийнх нь живхийн ингээ хэрэглэх живхийн нэрийг бичээд авчиж өгдөг гэсэн баггүй юу. Тэгсэн чинь одоо болохоор нөгөө нэг шууд цэцэрлэгүүд живхний компанитай гэрээ хийгээд шууд тэр живхний компаниас живхийн цэцэрлэг дээр нь бэлдээд аав ээжүүд нь болохоор тэрийн зүгээр ингээ мөнгөний төлөөд явцдаг болсон юм гоё системд болсон мэлээ. Тэгэхээр гэрээсээ авч очих юмнууд нь ингээд айгу цөөрцөн эсвэл айгу хялбар энэ төр болсон. Яагаад тэгэхээр өдөр өнжүүлэхэд дандаа нөгөө ажил хийдэг завгүй аав ээж нар ажилдаг хүүхдүүдэд өгдөг болохоор айл болох аав ээж нарын бас ачааллыг ингээд хөнгөвчлж өгөх гээд юм шинжлэгдсэн байна да гэж харж байгаа. Тэгээд бас Японд ингээд нөгөө нэг хүүхдийнхаа урд оройн юу ийцэн хідэд унтсан баас нуу шээс нуу халуун ямар байсан гэдэг ингээд гараараа бичдэг байсан баггүй юу. Ийм дэвтэр цаанаасаа ингээд бэлтцсэн ийм цэцэрлэгийн дэвтэр одоо харилцах дэвтэр гэсэн индакчо гэж хэлдэг баггүй. Тэгсэн чинь тэр 5 настай охин эхний 2 жил бичсэн баггүй юу.
ингээ гараараа бичсэн. Тэгээ сүүлийн үед аппликейшн болсон утаснасаа. Тэгээ манай баг хууч гэсэн утаснасаа гэл ингэсэн гээд ингээд аппликейшн ашиглаад өгчин. Тэрийн багш нь ингээд iPad-аар хараад за өнөөдөр өчигдөр тэдэд унтсан байна. Ийм хоол идсэн байна, ингэсэн байна, тэгсэн байна. Өнөөдөр хэн нэрж авах юм байна гэх бүх мэдээлэл одоо багштай харилцах мэдээлэл ингээд аппликейшн руу орсон. Тэр бүр амар амар болсон. За тэгээд эдгээр чинь нөгөө бага насны хүүхдүүдийг ингээд цэцэрлэгт нь хүлээж авахдаа халуунтай байсан уу, биений ажийн яасан ийсэн гэд маш тодорхой асуудаг. Ялангуяа нөгөө хүүхд маань бага насных бол айгүй сайн асуудаг. Хэрвээ бага нас биш, за нэг жоохон ингээд нөгөө 5 4 5 энэ төр хүрээд харьцангуй гайгүй бие дагаад эхлэхээр ямар нэг өөрчлөлт байгаагүй юу гэж асуу, байгаагүй гэл хэвэн гэл тэгэл хэлээл ингээд өгчнө. За тэгээд өдрийн унтлагын дараа хүүхдүүд босоод цай магаа уугаад 0 мол ороод хөнгөн цай уугаад тэгээд тоглоол ном зам уншаад ингэж тоглож байгаа. Тэгэл аав ээж нарийнх нь ирж авах цаг нь болчдгоо. Ер нь бол нэг өдөр ингэж өнгөрдөг. Цэцэрлэгийн үйл ажиллагаанууд бас байдаг. Үлрэлдээ нэг удаа ингээд бүх аав ээжүүд нь цуглаж агаад мэдээлэлээ хуваалцдаг. Багш нь бас нөгөө манай ангийн хүүхдүүд ийм сурж байгаа, ийм байдалтай байгаа энэ төр гэдэг ингээ яриагаа тайлгнж хэлдэг тийм. Монголд болохоор эцэгхийн хурал энэ төр гэдэг чинь тийм нэг амар сериусны хурал энэ төр биш, ингээд ямар байгаа вэ хүүхдүүд чи ингэж хүмүүжж шүү гэдгийг ингэж ярьдаг одоо конданкай ч юм уу тийм ярилцдаг спорт өдрлөг гэж байгаа. Спорт өдрлөгийн ихэнхдээ намар энэ төр болдог. За тэгээд нөгөө хүүхдийн маань төрсөн өдрийн сар гэж байгаа шүү дээ тий. Төрсөн өдрийн сар нь болохоор төрсөн өдрийн сарын хамгийн сүүлийн өдөр бүх хүүхдүүдийн нөгөө тухайн сард төрсөн хүүхдүүдийн төрсөн өдрийг ингээд тэмдэглэж өгдөг. Танжобикай гэж хэлдэг байхгүй. Тэрэнд нь аав ээж нь бас зарим цэцэрлэгүүд ирээд оролцоорой гэдэг. Манай охины цэцэрлэг бол оролцуулаад аав ээжтэй нь хамт оролцуулаад өдрийн хоолыг бас ингээд хамт идүүлсэн. Сая 8 сард манай охины төрсөн өдөр болсон байхгүй. Тэгээд өдрийн хоол мал ингээд ангийнхантай сууж агаад хамт идэж мэдээд айгүй хөөрхөн байсан. Тэгээд шинэ жилийн үед одоо Christmas-ийн үед хаппиокай буюу одоо урлагийн үзлэг шиг юм хийдэг. Тэр нас айгүй хөөрхөн. За тэгээд 100 болохоор зуны баяр гээд одоо нацсан мацарыг гэж хэлдэг. Эдгээр 100 болохоор ингээд нөгөө нимгэн юкатагаа өмсөд хөрхэн юм янз бүрийн зугаа цэнгэлтэй тоглоом энэ төр тоглуулад тэгээ хүүхдүүдээ ингээд шагнаж урамшуулад тэг хөнгөн ийм амттангаар тиймэрхүү үйл ажиллагааг ингээд хийдэг. Үйл ажиллагаанууд нь ч гэсэн аав ээжийнх нь эцэг эхийнх нь оролцоо айгүй их байдаг. За тэгээд аав ээжтэй нь хамт ингээ баг зэрэг хамт бас пикник энэ төр явдаг. Манай том хүүгийн цэцэрлэг аав ээжтэй нь бүр ингээ том автобус зээлж хагаад пикник энэ төр явдаг байсан. Манай охиных болохоор аав ээж нь оролцохгүйгээр нөгөө бэлэн хоолыг бэлдэж өгөөд ангийнхантайгаа хамт ингээд метрон суугаад музей зүзээ үзэхдээ тиймэрхүү юм пикник энэ төр хийгээд явдсан билээ. За иймэрхүү ер нь бол бас юм хөөрхөн арга хэмжээнүүд нь айгүй их байдаг. Хүүхдийг амар сайн ингээ одоо насанд нь зориулсан үйл ажиллагааг нь айгүй сайн хийж өгдөг. Одоо ингээл жишээ нь памперснаас гарах төгсөж байгаа бол за тэгвэл одоо ингээд аав ээжтэй ярилцж байгаа. За тэгвэл одоо хат агуулад 0 явж ингэж үзий ч юм уу те бас ингээд хувцаа өөрөө өмсөж эхэлж сурж байгаа хүүхэд ах юм бол ингээд тэрэнд нь ингээд цаг гаргаж өгдөг. Тэгээд товчлагын хүртэл ингээд зааж өгдөг. Ер нь хүүхдийг ингээд бие даахад айгүй сайн хөтөлж ингээд зааж өгдөг. Тэгээд бас ингээд нөгөө нэг цэцэрлэгийнхаа ангийн хүүхдүүдтэй ингээд яаж харилцах уу тийм ээ. Иймэрхүү бүх энэ ур чадваруудын багш нар нь ингээд хүүхэд нэг бүрийг айгүй сайн харж агаад ингээд дэмжиж ажилладаг юм шиг санагддаг. Ер нь Япон цэцэрлэгүүд бол үнэхээр сайн хардаг. Мэдээж яг зарим үед ингээд сөрөг мэдээллүүд ирдэг. Гачин багш нар таарад те ийм асуудал гарлаа гэл ингээд мэдээгээр явж байдаг. Ер нь бол дийлэнх нь бүр үнэхээр сайн хардаг. Би бүр ингээд одоо хүүхдүүдийнхаа цэцэрлэгийн багш нарт дандаа талархаж явдаг. Айгүй гоё сайн харж өгдөг. Тэгээд ингээд гэртээ байснаас илүү цэцэрлэгтээ явж исэн нь тухайн хүүхдэд ингээд амар сайн одоо юу болж өгдөг байхгүй юу? Одоо хүмүүжил хөгжил болж өгдөг. Тэгээд найзуудтайгаа харилцаан дээр нь тийм ээ. Тэгээ японочууд чинь нөгөө нэг ингээл хүүхдүүдийг багаас айгу
найзуудтайгаа зүр тоглох талаар ингээд зааж өгдөг. Одоо нэг тоглоомоор хоёр хүүхэд тогломоор санагдах юм бол за ингээд дараалал тоглоё. Эхлээд ингээд найзаасаа гуугаарай гэх. Тэгэл нэг хэсэг за нэг 30 40 1 минут ч юм уу тэ тоглосны дараа за нөгөө найзтай өгөөрэй цаг чинь болцсон шүү. За чи найзаас авах гэж байгаа л юу гэж хэлэх вүлээ мэлээ гэл ингээд тэгэл каштай маштай гэл тэ нөгөө зээлж байгаа ч энэ төр гэл тиймэрхүү үг мөгийг ингээд хилүүлээд ингээд хүүхдүүдийг харилцаанд сургадаг. Нийгмийн амьдралд ингээд багаас нь аягүй сайн сургаж өгдөг юм болов уу гэж боддгоо. За ер нь бол нэг өдөр өмжүүлэхийн талаар нэг иймэрхүү байна. Тэгээд би өөрийнхөө мэддэг л одоо мэдээллийг хүргэлээ. Илүү олон зүйл мэдхийг хүсвэл доор комментээр асуулт үлдээгээрэй. Энэ бичлэг маань таалагдчихвал лайк дараарай. Тэгээд энэс өөр төрлийн бас янз бүрийн бичлэгнүүд орох болохоор хавтаа сабскрайб дараад хавгаа идэвхжүүлээрэй. Энэ бичлэг таалагдсан бол цааш нь шеэрлээрэй. За ингээд дараагийнхын бичлэгээр уулзъя. Баяртай.